Францын номер 1 гоо сайхны бүтээгдэхүүн Евроши. Ивент итгэгч Хупа. Ивент итгэгч сайхан дурсамжийн амт B&G. Ивент итгэгч сэтгэл сэргэм амт Classic Cola. Анаад хөлөөс зэрэг тавихгүй бол 3 4 2 3 4 хоогоо. Юу хоёлоо нийлж хийвэл ямар гэсэн. Хоёрын ингээ буулцсан. Бид гур ингэцээ эргүүлээ 5 6 7 8 1 2 3 5 6 7 8 1 2 3 ха. Энээр тайр бүр доош тод өмөр юм байна. За нэг хоёр 3 4 5 6 8 одоо тэр яхаа хөр хошоо ап хошоо Нэг 2 3 4 5 6 7 8 бум. Арсныхаа цангааг тавь. Чигшлээс илүүг таны арсна. Евроши. Сайн охтуудаа. сайн уу. За, бэлтгэл ажил ямар байна? Ажгүй явж ирлээ. Хот ярьцал. Өнөөдөр та нарын хамгийн анхны бүжгийн дэглэлт үзүүлэх өдөр байгаа шүү дээ. Сэтгэл санаа сандарч гин үү? Яаж гин? Ер нь айгүй 50 биш. Анхны бүжгийн дэглэлтээ үзүүлэхээс өмнө манай нэвтрүүлгийн зүгээс та нартаа хөгжөөнд тоглоом бэлдсэн байгаа. За, энэн дээр дүрм нь юу вэ гэх юм бол манай багийн нэг гишүү маань таах байгаа. Бусад гишүүд маань гаран дээрээ биеийн арчилгааны бүтээгдэхүүнээс түрхээд за манай тэнд үлдсэн нэг гишүү маань бүгдийг үнэрлээд яг тэр анхны бүтээгдэхүүнийг таах ба. За тэгвэл үдээ ингээд бочий. Нөгөө тийшээс. За охтууд маань яг аль бүтээгдэхүүнээс түрхэж байгаагаа сайн анзаараарай. За амжилт. За нэрт чинь. За одоо Ишвэн. Бэжгэрэ. Бэжвэ. Хоёр мөн үү? За баяр үргээ. яа. За gorgeous гэдэг хэллэрийн төрсөн байсан байгаа. Хамгийн гоё нэртэй надад. Тийм үү? Хамтран ажиллагч сэтгэл сэргэм амт Classic Cola. За бэлэн үү? За өөрөө бариад өнөрлөх үү яах вэ? Биш вэ.
Магадгүй. За их хэлмэн үү? За биш байлаа. Хинэн төрсөн байсан бэ? Айоо. Элегант маск төрлөнөөс байгаа шүү. За. Нэр биш байна. Зайчгүй. Юу? Мөр шүү. Дараагийнх нь бас мөр шүү. За. Хүй. Хамгийн эхлээд гэсэн тий хамгийн эхл хаана ялла тэнд өнөрлөжгүй. Ааха. Энд. За шууд өнөрлөхгүй. Зөвл хамраа яваа. За. Эргэлцсэн гэдэг. За энэ дээр алдсан байж маа. Мөн үү? Харамсалтайгаар мөн байлаа. За станинг гэдэг төрлөөс. За мөр гар гэв. Дашаа. За, жоохон дашаа. Энд үү? Адилхан нэртэй тань за. Йоо, ямар хэцүү бэ те. Амар хэцүү шүү. Тэр амар адилхан. За би энд гээ сонгочихсон. Тэг биш байлаа. Би. За. За шууд л өмөрчих. Энэ биш. Энэ л ягаад ч биш. Энэ амар төстэй нэртэй тахаа. За энэ дээ. За болт авч болно. Зөв таалаа. Баяр хүргэе. Тусдаа манай хамтран ажиллагч Enchanter брэндийн гарын бэлгийг гардуулъя. Ялагчийн бэлэг. Баярлалаа. Очиж авахгүй. Цаашаа. За октодоо амжилт хүсье. Баярлалаа. За октодоо бэлтгэл ирэн да. За юу өнөртөж ин да. Манай хэд ч аюулаг орс найрлагтанд хилчдэг шүү дээ. Тийм гав байна. Найрч байна. Цэцгэл юм шиг. Баяр хүргэе. За gorgeous төрлийн таалаа. Бүр сая бараг хэдэн секунд таач уу? Яг 23. Айгу хамгийн хурд. Энд. За баяр хүргэе. За Rose of Amor гэдэг. Ойлгомжтой гэж. Хаана гай? За юу яа? Наашаа гэдэг. Хичээн гар юм аа. Хаана гай? Жохон ингэ бит юм. За. Яа за. Ялагч. Бойна дээр нэ. Энэ ш. За яалчгүй л ялагч юм байна дөө. За романтик гэдэг төрлийг таасан байна. За өнөрлөд үзээрэй. Ойлгомжтой. Дэш. Нөгөө жишээ.
амар хэлтэй. Өмнө нь жоохон зүүн шүү дээ хаа. Харахгүй нэгтэй юм. Энэ. Мөчгөө. Би муу юм. Энэ л гэж. Итгэлтэй нүү? Яг итгэлтэй нүү? За чи энэ хоёрын дээр л эргэлцчихлээ. Энэ л хүмүүс. Энэ нь үү? Чисээ алиг сонголоо? Тэр сүүлийн хоёр. Мөгчөнгөөг сонголоо. Үгүй нэгийг сонгоно шүү дээ чи. Хоёр хүн сонгохгүй шүү дээ. За мөгчөнгөө. За мөгчөнгөөгийнхыг эндээс үнэрлээ дахиад үнэрлээд үзтээ очоод. Биш нэ. Энэ эсэм байна. Инэрлэх хэсэм мөн үү? Тэгээд инэрлэхийг дахиж үнэрлж байгаа юм үнэрлэхөө. За инэрлэхийг. Биш нэ. За амжилттайгаар маш зөв таалаа. Энэ бол энэ дөр бүтээгдэхүүн байхгүй өөр бүтээгдэхүүн байсан байгаа. Чи байж би нөр очоо. Гэдэг баг үсээ. Дэш. За. Ой. За. Болтойч байгаа. За болт авч болно. За энэ чи мөнгө гэж бодож байна уу? Аа би мөн. Чамаас энэ багийн бүх юм шийдэгдэх гээд байгаа штэ. Чи итгэлтэй байна уу? Тэгтээ наваасаа За тэгвэл хаваасаа зүг хаалаа. чадлаа. За бүгдэнд нь баяр үргээ бүр тавуулаад хаалаа штэ. Бид нар бол хамтлагийг болчихсон. За. Баярлаа. За. Анхны бүжгийн тэглэлтэнд нь амжилт хүсье. Анх удаа яг өөр хүмүүстэй, яг өөр төрлийн хүмүүстэй хамт бүжиг тэгэлж үзлээ. Их сонирхолтой байна. Өмнө нь бол дандаа ганцаараа бүжиг тэгэлдэг байсан. Тэгээд ерөнхийдөө дандаа тиймэрхүү байдаг учраас яг хамт олноороо бүжиг тэглэх бол нэлээд сонирхолтой юм байна лээ. Нэг сэдв барьж аваад яг нэг бүтэн бүжиг дэглэхэд ер нь багахан хэмжээний одоо яг маш богинохон хугацаанд бол дэглэсэн учраас жоохон хүнд байлаа. Гэхдээ гайгүй. Нэгэн тайз дээр гарч үзээгүй хүмүүстэй ингээ багийнхантайгаа нэг баг болоод гарах чинь тэгээд бэлтгэлийн хугацаа бас ерөнхийдөө богино нэсэн болохоор бидний хувьд бас ингээд жигдрэх тал дээр ч юм уу бас жоохон асуудалтай. Гэхдээ гайгүй байгаа. Гэтэ ерөнхий санаанууд маань их гоё таарад ингээд бүжиг маань бэлэн болсон. Тэгээ сандрал бол жоохон байна. Жигдэрлийн хувьд бол жоохон айжийн. Хамтран ажиллагч Classic Photo Studio. Хамтран ажиллагч MG Beauty Studio. Хамтран ажиллагч Хүүхэд залуучуудын театр.
Нөгөө багийнхны үзүүлбэр маань бас маш гоё исэн. Үзэхэд айгүй гоё, бид нар бас ингээл вау гэж үзсэн. Тэгээд нөгөө багийн маань бүжиг бол бас маш чанартай, маш үзүүртэй гоё бүтээл байсан. Харахад яг нөгөө өөртөөхөө төрлүүдийг тэрэн дээр амар тулж ажилласан юм санагдсан. Яг contemporary бол contemporary-га, балет бол балета, belly dance бол belly dance, ethnic бол ethnic гэдэг яг 5 төрлүүдээ ингээд өөртөөхөө шингээсэн тэрийг амар одоо их оруулсан санагдсан. Тэгээд ер нь бол нэг юм одоо маасны жигдрэл хөдөлгөөн гэх юм уу одоо offshoot тийм код хэсэг бол их амар их байгаагүй. Манайх бол одоо яг нэгдэж яг бүх стайлаасаа оруулж тэгж одоо үзүүлж байгаа хгүй. Тэгвэл тэднийх болохоор яг нэг стайлаа барьж явж үзүүлсэн нь бас яг тэдний багийн хувьд яг зөв шийдвэр шиг санагдсан. Ерөнхий ивент тэтгэгч Францын номер 1 гоо сайхны бүтээгдэхүүн Евроше. Бол нөгөө нэг яг ингээд нэг те хүний бага наснаас яг одоо нэг эргэн урсж байгаа үйл явцыг гоё тоочны гаргаж өгсөн нь хүчийн дэглэлтийн хувьд ч гэсэн этник талаасаа илүү гоё сонирхолтой. Илүү тийм чаленж гэх юм уу те ер нь бол айгүй гоё санагдсан шүү. Хоёр баг яг өөрсдийн гэсэн ийм стилтэй ч юм уу те өөрсдийн гэсэн өнгө аястай тийм байсан надад бүр маш их таалагдсан. Манай нөгөө багийн маань үзэл бас надад маш их таалагдсан. Тэр хувцсны сонголт, хөдөлгөөн, зохиомжийн байдал бүгдээрээ айгүй сэтгэлд хүрч чадсан. Хамтран ажиллагч Италийн нүр будалт арьс арчилгааны номер 1 байгаль дээлтэй Pupa Milano. Хамтран ажиллагч Classic Photo Studio. Хамтран ажиллагч MG Beauty Studio. Хамтран ажиллагч Хүүхэд залуучуудын театр. Манай эгч нар болохоор ерөөсөө ямар ч тийм түүртгүйгээр мэдгүй байгаа хөдөлгөөний маань зааж өгөөд тэгээд яг л нэг бүгд яг 5 гол дөр яг тавуулаад яг бүх юмаа ингээд хийгээд явна шүү гэд явж исэн болох надад бол хүндрэл айгаагүй цаашдаагаа ингээд ажиллана гэхээр бүр ямар азар зүв багт орсон бэ л гэж бодож байгаа да. Би мөвчнгөө гэжсэн асуулт асуумаар санагдлаа. Тэгээд ямар асуулт вэ гэхээр одоо улсын их театрт одоо ингээд бүжигчнээ маш олон жил ингээд ажиллаж байгаа. Одоо хүнд хэцүү тийм үеуд бас байсан уу? Тэрийгээ яаж ингээд давж дуулж одоо явж чаддаггүй гэж асуумаар. Угаасаа амар хэцүү юмуд бол байна. Гэтэ яг тийм хэцүү юмыг хамт олонныхоо дэмжлэгээр л амар давдсан юм шиг санагдсан. Хийж чадахгүй юмнууд байна. Тэр болгоныг яг өөрийн сэтгэл зүй болон яг нөгөө хажуудаага хамт олноосоо л яг дэмжлэгээр нь давж чаддаг. Бүжигчин бодоо бүжигчд дундаас анх удаага баг явсан баха тий. Климист. Тэгээд явсан сэтгэгдэл очоод бас хэр их өрсөлдөгч нар байсан. Тэгээд чам нөгөө нэг одоо бүжигчин учраас давуу тал их байсан уу гэж асуув. Урлагаас олж авсан, одоо бүжгээс олж авсан тууштай байдал, хичээнгүү бүх юмн дээр бүхнээ зориулж чаддаг ч гэдэм үү, төвчээртэй гэдэг ч юм уу те. Тэр одоо олон хүний дунд бие зүв авч явах, бүжигчүүний бие зүв авч явах байдал гэдэг чинь шал өөр үүдэг ч те. Тэрнээс ахуулаад маш олон давуу тал байсан. Айгу тэр олон давуу талын ачаар бас дэлхийн мэсийн тэмцээнд Монгол орныхоо нэрийг өндөрт өргөөд айгу амжилттай сайн оролцож чадсан.
Тэгээд тэр маань бас миний хувьд бахархалтай үйл явдал байдаг. Тэгээд тэнд бол маш том өрсөлдөөн, маш их өрсөлдөөн тэмцээ. Тэгээд бас мэдээж олон орны соёлоос суралцах, өөрийнхөө улс орны соёлыг сурталчлах гэд айгүй маш их юм суралцсан, бас маш их юмыг хийж бүтээж өөртөө ч олж авсан. Бусад орны хүмүүст ч бас Монгол орноо сайн таниулж чадсан гэж боддог. За би болохоор буйнаас асуумаар байна. Одоо ингээд дүүдэг танилцаад хэдхэн өнгөрч байгаа шүү дээ хэдүүлээ. Тэгээд ингээ нэг баг болоод хамтарч ажиллахад айгүй тийм хүчрхэг, юм хүчтэй аураатай, юм гоё ирч хүчтэй. Ерөөс ингээл харахад юм ирч хүч мэдэгддэг юм гоё цоглог тийм дайчин юм шиг санагдсан байхгүй. Тийм болохоор би энэ хүний ийм ирч хүчтэй хүний ирээдүйд одоо өөрийгөө 10 ч юм уу 15 жилийн дараа өөрийнхөө карьерийг, өөрийнхөө амьдралыг ингээд ямараар төсөөлж, ер нь ямар байлгая гэж бодож харддаг вэ гэж асуумаар. Одоо яг тийм мэрэгжлийн гэдэг зүйлсүүд нь яг тийм одоо сургууль ч юм уу тий албан газар ч юм уу тэгхгүйгээр бид нэрийг одоо яг өөрсдөө яг энэ соёл нь залуучуудаар өөрсдөө үүсдэг учраас энэ яг залуучуудын одоо юу гэмдээ нэг өөрсдийнх нь хэм маягаар үүсдэг гэх юм уу. Тэнгүүд яг нэг тогтцсон соёлыг энийг бүр яг маш зөвөр таниулах нь амар бид нарт аягүй чухал байдаг. Сүүлийн 2-оос 3 жил юм уу? Биш ээ сүүлийн 3 жил гэж ярих юм байна. Яг Шанхай яваад тэгээд Казахстан яваад ирээд ер нь бол тэнд байгаа бүжгийн тэмцээнүүдээс залуучуудаас эднээс бол нэглээс сураад ирж байгаа байхгүй юу. Тэгээд тэндээс өрсөлдөө тэмцээнд ороод бас гайгүй чамгүй амжилттай тий. Тэнгүүд тэрийг буцаагаад яг Монголдоо зөвөр дэлхийн хэмжээнд байна, стандартанд байна тий. Би тэд бол энийг одоо сайжруулах хэрэгтэй байна. Наацх нь л одоо би тэд чөлөөт бүжиг гэж ярьдаг болох хэрэгтэй байна. За гол нь энэ хипхоп гэдэг урлаг тий, стрит данс гэдэг урлаг чинь зөвхөн энэ жоохон хүүхдүүдийн өсвөр насндаа хийчээ дуусчдаг юм шээ. Энэгээр бол одоо ингээ гадаадд бүр 40, 50 хүртлээ, 60 хүртлээ бүжиглээд яг энэ basic суурай заагаа явж байгаа хүмүүс зөндөө байгаа байхгүй. Тэгвэл би болохоор яг энийг яг мэрэгжлийн түвшинд тий яг амьдралаа болгоод явуулж үзүүлэх гээд хичээж байгаа юм байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ маань нэгдүгээрт миний амар том зорилго бол яг зөвөр таниулах, яг чанартай бүжигчин яг энэ стайл дээр төрөл дээр тийм буйнаг ер нь хаа хөрч чадахыг харах маань л ер нь зөвхөн 10-аас 15 жил гэхгүйгээр л явж байна да. Манда буйна хол явна. Би хол явна гэж. Би зөвөр яг өнөөдрийн тухай асуумаар санагдчихэв. Яг өнөөдөр ямар байсан бас бид нартай одоо нэг хэдхэн хоног тийм нэг болоод ажиллах яг ямар вэ? Одоо эмгэн болж байгаа шүү дээ. Яг тэр тал дээр би ингээд яг өглөөнөөс хойш бодлоо л таа ингээл ажил дээр байж байхдаа тийшээ замдаа явж байхдаа яг яаж төвжүүлэх хэрэгтэй юм бол би яг нөгөө хэдэд маань таалагдахгүй бол яана гэж бас амар санаа зовоод байсан байхгүй юу. Тэгэл ингээд ерөнхийдөө ирээл ингэнгоот тэр чин энэ шил болох уу, тэр шил энэ юм болох уу, их чи одоо ингээ яах уу гэд ингээд яг ингээ намаа ингээд хоцорсон ч гэсэн яг намаа ингээ ухтаад авч байгаа та дөрөв амар гоё байсан. Надад бүр амар гоё ингээд хайлмаар санагдаад бүр амар гоё. Тэгээ би өмнөх сэтгэл одоо бодсноороо та хоёртой одоо ингээ нэг баг болоод ажиллахад бүр ингээд шал тис өөр хүмүүс байсан. Тэгээ тэрэнд нь амар их тий хүлээлтээс ингээд даваад тэгээд ингээд яг ингээд баг болж ажиллахад бүр ингээд би бүр яг зөв багтаа орчижээ гэж өнөөдөр бүр яг бодсон. Би бас яг их сургуулаа төгсөөд яг юу бодож байна? Энтэй ингээс их сургууль төгсөөд айж гин үү? Бүжгийн амьдралаас айж гин үү? Эсвэл яг мэрэгжлийн хүмүүстэйгээ хамт орсон учраас илүү ихтгэлтэй болж гин үү? Ерөнхийдөө бол амар айцтай байгаа. Тэгээ би бол одоо сургуулаа дараа жил төгсөн. Тэгээд ер нь бол амар айж байгаа. Яг ямар байгууллагт ажиллах уу? Яг миний үндсэн төрөл, миний сонирхож байгаа төрөл маань яг юу билээ? Яг Монгол бүжгээр явах үлээ? Эсвэл миний сонирхоод байгаа нь стрит данс, одоо хипхоп, хай хийс, эмэгтэйлэг тийм бүжгэндээ илүү би чадвартай юм болов гэд. Ер нь бол бүх төрөл рүү одоо оюутан болохоор ингээд ер нь бол хувьсгаж хичээж байгаа. Тэгээ тэр болгоноос яг барьж авах гэж одоо яг ингээд үзүүрийг барьж авах гэж байгаа нэг төрөллөө амар олж авахыг хичээж байгаа учраас ийш тийшээ ингээд ер нь бол аль болох чадхаараа одоо гүйж байгаа гэх юм уу. Тиймэрхүү зорилго одоохондоо л тавьсан байгаа. Амар маш завгүй өдөр байлаа. Бид нэр өглөөнөөс хойш ерөнхийдөө бэлтгэл хажуугаар нь зураг авалт, нүүр будалд дахиад бэлтгэл, хувц сунраа солино, тэгээ жигдэрнэ гэх мэтчлэн ерөнхийдөө өнөөдөр ч ингээ зураг авалтаас нөгөө зураг авалтын газар руу ч гэдэг юм уу завгүй өнгөрлөө. Тэгээд бас хажуугаар нь маш сонирхолтой өдөр болж өнгөрлөө. За дахиад сайн уухтууд аа. За маш халуун дулаан яриан дондор нь орж ирсэн дуучлаарай. Тэгээд анхны бүжгийн хаард гарсанд нь бүгдэнд нь баяр хүргье. Баярлалаа.
дараагийн сэдвийг зарлчаад явлаа. Та нар сая финал амрах юм байна гэсэн үг. Өгөөл гэж бодсон. За дараагийн сэдв бол байгалийнхын гоо үзэсгэлэн гэдэг сэдв байгаа. Вау. Тэгтээ гоё юм шүү. Гоё. Цаг хугацаанаас гоё юм байж шүү. Яах вүлээ гэдэг. За тэгээд октоцтой мэдээж анхны бүжгийнхаа ард гарсан учраас манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч BNG Wine-аас та бүхэндээ гарын бэлэг бэлдсэн байгаа. За сайхан дурсамж амт BNG. Ой цочоо заавчсан байгаа. Тэгээд хүү яахсан юм бэ? За октоцтой тэгээд дараагийнх нь бүжгтэн амжилт хүсье. Баярлалаа. Өмнөх өдрүүдээс илүү ер нь бол дотносож эхэлж байна би тэгээд яг эхний үзүүлбэр учраас яг нөгөө яг хамтдаа хэр байх вэ гэдэг үр дүнгээ харж эхэлсэн учраас ер нь бол нэлээд хөргөн дотносож эхэлсэн, таньж эхэлсэн, тэгээд бас үр дүнтэйгээ танилцсан, ер нь хэр баг болж ийн гэдгээ дүгнсэн айгу хөөрхөн дэвшилттэй өдөр байлаа гэж үздэг. Франц улсын 300 жилийн түүхт дархлагдсан чанар сайхан дурсамж амт BNG. Манай багийнхан бол ер нь бол ийм амар тийм нэгдэж чаддаг хүмүүс элэ. Тэгээ одоо энэ бол яг хуу чиний төрлийн бүжиг байна те. Энэ бол чиний урсгалынх байна гэхгүй бидэд бол яг ийм аль руу нэг хувьсаад хийж чадхаар сэдв байсан. Гэтэ энэ удаад бол манайх илүү гоё юм үзүүлж чадах юм байна гэж яг өнөөдрөөс дүнсэн учраас ер нь бол сэдвээр нэг түүртэхгүй байгаа. Хэдүүлээ анх яаж санаа гарлаа. Шал өөр юм ярьж ийсэн аа. Шал өөр юм хийж байгаа байхгүй юу? Би нэг тэсний бүжигнийхаа санаа гартай те. Шал өөр юм ярьж сууж ийснаа босч очоод зүгээр нэг техникийн ард зогсоод чихэр дундаа хуваагаад нэг чихрээ дуустлаа яриад нэг санаа гарч шүү. Зөв хайзан чихэр дуусах. Тэр нөгөө хамгийн ихэнд ярьжсэн санаагаа болонгуутлаа өөр санаа ярьжсэнаа буцаад хамгийн ихэнд л очсон шүү дээ. Ер нь бол тэгсэн шүү. Миний бодлоор хэдүүлээ цэцэгний хувц өмсөд бид тав нийлэнгүүд цэцэг болоод буцаад задрангууд цэцгийн дэлбэнүүд. Тэгээд цэцгийн дэлбэнүүд голын ирэг дээр очиж суугаал, уул орой дээр очиж суугаал. Нөөлө шороо мороо болсон юм. Одоо дахиад би хэдий санаа ингээд ундаршгүй дуусшгүй лээ. Хипхоп энэ төр ч юм уу одоо тэр бүжгнүүдээ үзүүлж болж чадаагүй. Тийм болохоор аль болох энэ үзүүлбэрээрээ өөртөөхөө дотоод гоо үзэсгэлэн энэ бүжгээрээ гоо үзэсгэлэн яаж илүү гоё татдагч харуулж өгөх юм гэдэг утгаараа өөртөөхөө төрөл жанруудыг ер нь аль харуулахыг хичээнэ. Маш сонирхолтой санагцсан. Тэгээд аяа дөнгөж сая бас хоорондоо ярьчлаа. Ер нь эхнийх дээр яг Монгол аянуудаа сонгосон болохоор одоо хоёр дахь дээрээ ч гэсэн яг тэр төрлөө алдахгүйгээр тэр аяа сонгоё гэж бодож байгаа. Тэгээ санаануудаа ч гэсэн хоорондоо ярилцж байна. Тэгээд тэр үзүүлбэрийг үзэгдлүүдийг ерөнхийдөө Монгол бүжгээр одоо ингээд ан амьтны дүрслэлт ч юм уу тий. Тэнгуүтлаа одоо стрит дансаар одоо хүчтэй салхийг ч юм уу ингээ үзүүлэхэд ер нь бүжгүүдээсээ ингээ төрөл төрлийг оруулъя гэсэн бодолтой байгаа. Ер нь бол Монголоор байж байгаа. Энд угаасаа бид нар ямар нэгэн гадаадд бид нар ийм гоё шоунд ороогүй шүү дээ. Монголдоо бид нар ч монгол хүмүүс, монгол хүмүүс бас ингэ юу нэвтрүүлгээр дамжуулаад ингэ хүмүүстэй тэгээ жоохон ч гэсэн ингэ монгол тийм гоё гэж сэтгэл төрүүлээд байна. Гэтэ Монгол дууг яг одоо яг орчин үеийн залуучууд яг яаж илэрхийлж байгаа вэ гэдэг тийм. За өнөөдөр их шиг галаас цай. Жижиг сэдв биш амар том өргөн утга агуулга учраас тэрүүгээр одоо бид нэр одоо юуг л бол юуг сэтгэж, юуг л бол юуг л нийлүүлж, яаж л бол яаж л юм өвөрмөц шинэлэг бүтээл гаргахад илүү одоо сэтгэх хүрээд хилэгдэж байгаа юм уу? Бүжигний санал бол маш олон гарч ирж байна. Санаа утга агуулгаж гэсэн олон гарч ирж байна. Тэгээд төрөл жанрын хувьд ч гэсэндээ одоо ингэ цаг хугацаа гэхлээр бид нэр яг дунд нь ингээд нэг юм дан хипхоп хийгээд иж болохгүй, нэг дан монгол бүжиг хийгээд иж болохгүй байгаадсан бол одоо байгалийн гоо гэсэн сэдвээр бид нэр илүү олон төрөл жанрыг оруулж өгье гэсэн бас санаа байна. Богинохон хугацаанд яаж хурдан ингээд одоо өмнөх нэгдүгээр одоо үеийн бүжгээсээ илүү ахисан гэдгийг бас харуулах тийм байгаа учраас бас сэдв бол амар том байгаа. Тэгээд тэрэндээ ямар ч хэсэн захирахдахгүйгээр бүр илүү гоё
фантаз ч юм уу эсвэл амар сонирхолтой байдлаар entertainment ч юм уу тиймэрхүү байдлаар шийдгийг ер нь бол бодож байгаа. Ерөнхий ивент тэтгэгч Францын номер 1 гоо-сахны бүтээгдэхүүн Evroche. Та одоо contemporary урлагаар яг хэддэг жилдээ хичээлж байгаа вэ? Одоо ингээд танаас одоо яг анзаараад харахаар амар гоё юм шинэлэг санаанууд дандаа гардаг. Тэгээд тийм мэдрэмж нь ямар байдаг вэ? Эхлээд яг ингээд өөрийнхөө сэтгэл хөдлөл дээр айгуу сайн тогтдог improvisation хийхээс өмнө тэгээ би яг тэр өдрийнхөө ч юм уу тэр моментын филинг дээр аяа бас ингээ холбож тавьдаг гэсэн. Жишээлбэл би ингээл амар ингээл уйлмаар санагцсан үедээ би ингээл амар дөргөө биш те яг тэр филингтэй тааруулаад өөрийнхөө ингээ хамгийн юм дуртай сонсох дуртай аялгуугаа тавиад би тэрэн дээрээ ингээ яг мэдрэмжээ гаргаж ингээд improvisation явдаг. Тэнгүүт надад ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр би яг ингээд орчлонгоос тасарч чаддаг. Belly dance-ийг contemporary-тэй холбоход одоо ингээ хослуулж ингэж ихэд ямар мэдрэмж төрсөн бэ гэх. Би ч belly dance-ийг яг 12 төгөл дотор ингээл хувьсаал өөрчлөгдөл тэ яваад идэг байхгүй яг дан belly dance-ээр дагнсан гэсэн. Тэгэнгүүт ингээ contemporary гэдэг төрөл орж ирэхэд анх бүр юу лээ гэж бодчихсон. Тэгээд юу нэгээд гэртээ очоод ингээд тайван аяс асаад бодоод тий өнөөдрийг яалаа одоо бид нар яг үзүүлбэр дээр юу үзүүлэх вүлээ маргаашийн бэлтгэл дээр яах вүлээ гэд бодонгууд яг та хэдийн тэр одоо надад хэлэх гэсэн юм айгу ойлгож гисэн юм уу. Гэртээ очоод яг юм тайван бахт айгу ойлгосон. Надад ийм хэлэх гэсэн юм биш үү. Ер нь иймэрхүү юм үзүүлэх гэсэн юм биш үү. Гээл ойлгоол. Ер нь тэгэл айгу юм сэтгэл хөдлөлийг бүр ингээд илүү гаргадаг тий. Ийм эрх чөлөөтэй нэг юм баригдмал биш. Илүү юм чөлөө сэтгэлгээ байт юм байна гэдгийг аягүй ойлголоо. Сая ихний номероо одоо бид нар үзүүлтлээ ингээд нэг баг болж чадсан. Тэгээд хамтдаа аягүй гоё ингээд бүр илүү татан болж чадсан. Тэр нь бол миний хувьд маш том амжилт гэж харж байгаа. Яагаад бүжгийн урлал юу н орсон бэ? Хэдэн настайгаас оров? Яг ямар учир шалтгаанаар? Анх бол уул нь бол математикийн гүнзгийд орсон байхгүй юу. Тэгсэн чинь ерөнхийдөө бол манай сургуулийн ангийг нөгөө хөгжим бүжгийн гүнзгүүрээс сургалттай анги болгоно гэд. Тэгээд 1-5 дугаар анги хүртлээр ер нь бол одоо ингээл бүжиг хөгжим дуу гэж явсан. Тэгээд би бол анх нөгөө нэг ер нь бол дуулах туртай сэтгүүлч болно гэж боддог байсан үг чинь дуун шалгуулсан. Тэгсэн чинь яг хаа бүжиг шалгуулвал ямар вэ гэд. Тэгээд тэнцээд ер нь бол ингээд ангиасаа бүжиг хөгжим дуу гэж ер нь багасаа айгу сонирч байсан. Тэгээд дунд ангиасаа нөгөө хөгжим бүжгийн коллежид нэг юм шалгуулж үзвэл ямар вэ гэдэг нэг санал ингээд ирээд тэгээ шалгуулад тэнцээд ямар ч гэсэн эхний 7 хоног хичээлд ирээгүй. Яагаад гэвэл нөгөө нэг ардын бүжгээр хичээл ингээд бодцоо өөрөө ингээд цэнгийн латин тийм багасаа бүжгэлдэг гэсэн хүүхд чинь сонгодог урлаг гэхээр надад ямар ч төсөөл байгаагүй. Тэгээ бага байхдаа нөгөө нэг хар хүн кино үзчих бүр хайгаад. Тэгээ ерөөсөө тийм балет гэдэг зүйлээс маш хүндий бүр ингээд наач авахгүй. Тэгэл эхлээл ирээл яг сургуультаа ирээл надад өнөхөр сонирхолтой сонирн байсан. Эхний 7 хоног жоохон юм айгуу тийм өөдрөлтэй. Яг тэгвэл би энэ урлагийн гоо зүг ингээд жоохон байсан болохоор ерөөсөө ойлгоогүй. Тэгээ ерөнхийдөө бол ингээд 9-р ангиасаа хойш ингээд ойлгоод эн чинь юм гоё урлаг байд юм ээ тий. Ингээд бүжиг дундаа хамгийн гоё юм тэнгэрлэг тэгээд маш гоё урлаг юм байна гэдэг юу н багаараа ойлгож эхлэе. Тэгээ айгуу туртай болсон. Тэгээл ингээд нэг юм хувьсан өөрчлөгдөл. Тэгээ бүжгийн урлагт бол анх хөл тавьж ийсэн юм. Одоо ингээ баяраг ярьсан чинь баяраа битээр яг эсрэг байгаа байхгүй юу? Би одоо ингээ хөгжим бүжиг шалгалт өгөхдөө сонгодог бүжиг ингээд балет ч л болно гэж боддог байсан байхгүй юу? Тэгээ би нөө шааг амир муутай хатуу байсан байхгүй юу? Тэгсэн чинь намайг аваагүй. Запаас нь давангуудаа хасцсан байхгүй юу? Балет анги би чинь 5 дахь ангитай шалгалт. Тэгээ би бүр уйлаад би хадвал бүр багасаа 1-р ангиас хүүхдийн ордны дугууланд явдаг. Тэгээ бүр ухаан орохтой ингээ бүжгэлж ариун нэгэн дуун дээр бүжгэлж мөчлөг тийм хөвгтэйсэн байхгүй. Тэгээ аавч хоёр минь намайг за энэ өөөсө бүжигчин болох юм яа. Өөрөө ч гэсэндээ бүжигчин бол ингээ бат итгэцэн. Тэгээд дээрээс нь яг балет ч болно гэж боддог байсан. Амар туранхаа муранхайсэн болохоор ингээл намайг за энэ угаасаа балетын битээ гээл тэгэж үгээл би ч амар ингээл за балет ч болох юм гэж. Тэгээ тэнцээгүй. Тэгээ би баг 7 хоног уйлаад бүжигчин болохгүй л өөр мэрэгчээ сонгохгүйгээ уйлаа. Тэгээ манай аав намайг за ингээд дараа жил нь ардын бүжгийн анги байгаа юм чи ардын бүжгийн ангид шалгуулад үзье. Тэгсэн чинь бас тэнцээгүй би. Намайг запаас нь тавсан. Яг л амар хатуу байсан болохоор
гайгүй сайн байх юм бол ингээ авдаг штэ тий. Тэрэнд нь бас нэг хичээж мичээгээд багш нарынхаа нүдэнд хүрсэн юм шиг үлээ. Тэгэл ер нь орж исэн. Хүсээд тахт намайг ерөөсөө ингэж аваагүй тий. Эцсийн дүнд бүжигчин болж чадсан. Одоо ер нь бас ингээд бүжгийн урлагт ингээд хөл тавьж байгаа аль чиглэлээр ажиллахыг хүсэж байна тий. Тэр талаараа ярил. За төгсөх курс бол яг амар хариуцлагатай жилээ тийм байна. Тэгээд одоо ер нь бол өдөрт болох яг 2-3 удаа яг ингээд удаагийн тийм давтамжтай ажлууд ингээд яг араараасаа ингээд ороод ирчихсэн байгаа. Тэгээд аль-алийн л ингээд хоош нь тавихгүй ингээд ороод явахыг бол хичээдэг. Ер нь бол бүжгийн урлагийг сонгоно гэд ороод ирчихсэн учраас бүх ажлуудаа ингээд зохицуулахаас өөр аргагүй. Тэгээд ингээд дуртай учраас ингээд тэр болгоныгоо ингээд зохицуулаад явж байгаа. Тэгээд одоо төгсөөд ол миний аль яг өөрийн мөрөөдөлтөө угаасаа яг та хэд ярьж байгаа сайн нөө балет болгоны нөхдүүд болгон бүжиглэхийг хүсдэг тий. Би бол яг ингээд төгсөөд одоо сонгодгоор дуурлал орж үзье гэсэн хүсэл бол байгаа. Гэхдээ хэцүү мэрэгжил тэгээд гэхдээ сонгодог урлагаа бол орхихгүй цааш нь ингээд гоё хөгжүүлээд явна гэж бодож байгаа. Тэгээд яг сонирхож байгаа төрөл маань бол яг ингээд бүх чиглэлээ ингээд бариад явсан бас нэг тийм гоё театр чуулгуудад орондоо л гэсэн бодол бол байгаа. Түрүү нөгөө нэг хэдүүлээ үзүүлбэрээ үзүүлж байхад ингээд гэрлэг харахад амар тийм сонгодогтой илүү тий дуртай байгаа нь амар харагдсан. Тэгээ дээрээс нь чиний ингээд байгаа байдал чи айгу тийм сонгодог харагдсан. Айгу гоё хөлтэй, айгу гоё гартай. Тий ер нь бол балет ч юм болоход л айгу гоё санагдсан ш надад. Багийнхантайгаа одоо яг ингээд маш сайн ярилцсны үндсээр бол би нэг айгүйх ойлгож, дэмжиж, сонсгож айгүйх хичээдэг болсон. Тийм болохоор айгүй юм амар бас ингээд гоё байгаа, тухтай байгаа гэх юм уу. Юу нээр гоё юм бэ гэхээр бүгд яг ингээд нэг санаанд дор ингээд бүгд ингээд санаа нийлээд тэгээд дээрэс нь айгүй гоё бүгд ингээд гүйцэтгэлтэй тэгээд өөрсдөндөө ихтгэлтэй байсан юм шиг санагдсан. Тэг чаддаг юмаа хийн гэдэг ч угаасаа амар гоё шүү дээ. Тийм болохоор ер нь бол өнөөдөр амар гоё ясан. Тэг дээрэс нь бидний хувьд бол ингээд амар сорьсон шинээр ингээд одоо belly dance-тэй contemporary хослуулна гэдэг чинь бас амар сонио. Тийм болохоор шинэлэг зүйл үзүүлсэн гэж би бас амар бодож байгаа. Хамтран ажиллагч Classic Photo Studio. Хамтран ажиллагч MG Beauty Studio. Анхны бүжгийнхаа ард гарсанд нь баяр хүргэе. Баярлалаа. За, нэг баг хамт олон болж ажиллах ямар вэ? Одоо л нэг гой би бинийг ойлгоод эхэлж байна. Яг тэр анхны сэтгэл байсан ш та нар би бинийг хараад сандраал бид хоёрод байж чадах болоо яах бол гэсэн тэр одоо яг байгаа нөхцөл байдал ямар вэ? Тийм яг энэ одоо бид нар яг саяныхаа бүжгийг дараа гарч ирээд ингээд хамт машинд ингээд явж явах хүртэл ингээд бид нэрийг ярилцах юм үртэл шал ондоо болсон. Хоорондоо амар тотон болцгаасан тий. Тэгээ бид нар аллаа. Тэгээ дарж хагаа яах вэ гэж бөөн шин санаа ярилцаал бүгд би бинийг ингээд ойлгоцсон. Тиймэрхүү байсан. Бидний бүжгийн бэлтгэлийн хувьд бол амар гоё бүгдээрээ санаагаа нэгтгээд жоохон зөрчилдөх юм байсан л да. Гэхдээ ингээд нэг нэгнийгаа хүндэтгээс сонсоод ингээд хүлээж авч байгаа нь амар гоё байсан. Тэгээд уран бүтээлийн ард гарлаа бид нар. Дараагийн бүжгийн сэдвийг зарлах чинь байгаль эхийн гоо үзэсгэлэн гэдэг сэдв байгаа. Бодчихсан. Ер нь л гэдэг бодчихсан яг өдөр яг яар. Тийм бид нэг бичлэг үзээд хоорондоо яриад тэгсэн чи тэрэн дээр юм мод тийм ингээд юм belly dance-ийн тийм нэг хавтлагын модыг ингээд төрсөлжсэн байхгүй тэрийг үзчихэд ямар гоё юм бэ гэж яг харж ирсэн. Тэгвэл санаа нь бараг тодорхойлчихсон. За тэгээд мэдээж эхнийхээ бүжгийн ард гарсанд манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч BNG-гээс та бүхэндээ гарын бэлэг гард болгож байгаа шүү. Баярлалаа. За тэгээд октоддаа дараагийн бүжигтэн амжилт хүсье. Тэгээд энэ гоё дулаан ярилцлагыг та нарт үлдээе. За баярлалаа. Ивент итгэгч Хупа. Ивент итгэгч сайхан дурсамжийн амт BNG. Ивент итгэгч сэтгэл сэргэм амт Classic Cola. Ер нь бол бас ингээд цаар хүрээнд ч юм уу те аюу гой өргөн
Тэгээд одоо энийг илүү тийм сонирхолтой ч юм уу багийнхантайгаа ярилцж агаад гоё гаргах юм бол ер нь маш их тийм гоё зөөлөн ч юм ер нь бол айгүй гоё сэдв шиг санагдаж байгаа шүү. Лусын тагилмыг нь бодогдоод байгаа юм. Ягаад ч юм байгаль дэлхийн гоо үзэл эсвэл нэг тийм амар гоё бууг мог согоо могоо ч юм уу те нэг тиймэрхүү юм бодогдож чинь. Гэхдээ хүн болгол өөрөөр бодглох л та. Надад л нэг тиймэрхүү их дэлхийн тэг гоо үзэсгэлэн одоо юу ч хийж болно шүү дээ те. Амар гоё цэцэгч хийж болно. Ингээд амар том өргөн сэдв болохоор яг нэг тийм одоо хүн болгол өөрөөр төсөөлөх баг. Тийм. Шууд нэг belly dance-тэй холбогдох юм шиг санагдсан. Яагаад гэвэл юм лусын дагин ч юм уу те ус ч юм уу нэг тиймэрхүү байсан болохоор бид нар ч гэсэндээ яагаад те belly dance-ыг одоо сураад те хийж болохгүй гэж ч юм уу нэг тиймэрхүү одоо өөрийгөө шинэ байдлаар сорийг гэж бас айгүйх бодсон. Одоо яг ингээ байгаль их одоо гэхдээ юу ч хийж болно л доо цэцэг навч одоо ус ургамал одоо юу гэдэг те нар сар дэлхий одоо юу ч хийж болно. Тийм болохоор айгу гоё санагтаа. Дээрээс нь яг ингээд ийм beauty яг юм үзэсгэлэнтэй гэдэг одоо зүйлтэйгээ илүү ингээд ууссан болохоор айгу гоё санагдсан. Тэмүүчээсээ хэлсэн шүү дээ. Ингээл усын дагин ингээд тэгэнгүүт надад бас яг өөрөө бодогдсон ус бодогдсон байхгүй юу? Одоо бид нэр чинь усгүй бол ер нь ингээл цаашдаа ч амьдарч чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ бас нөгөө нэг ингээд том сэтвч гэсэн яг гоё ингээд устай. Тэгээ манай одоо ингээд багийн те Соко маань belly dance-тэй бас ингээд яг бас холбогдуулаад ингээд орж ирэх юм бол гоё ч юм шиг санагдсан. Ярилцж байгаа болох хаа. За өнөөдөр бол миний хувьд бол маш сонирхолтой адал явдалтай өдөр болж өнгөрлөө. Тэгээ бид хэд яг бэлтжижсэн номерхоо дагуу үзүүлбэрээ гоё амжилттай үзүүлээд яг ард нь гарч чадсандаа бол маш их баяртай байгаа. Ийм мэдрэмж төрсөн. Одоо ингээд байгаль их дэлхийтэйгээ холбогдуулаад одоо ингээд бүгдээрээ ингээд төрлөө өөр өөр юм төрөл жанраар бүжиглж байгаа. Тэгээд тэрийгээ ингээд бүгднгийн одоо нэг бүжиг сэдв дундаа ингээд бүх бүжийнхаа төрлийг харуулад ингээд явуулаас гоё юм болов гэсэн бодлоо. Ерөнхий санаанууд бол маш их бодогдож байна. Тэгээд маш гоё шинэлэг бүжиг бол гараад ирэхийг бол хичээнэ. Цэцгийг одоо гоё ардын яг гоё язгуур бие биелгээгээр харуулдаг ч юм уу. За одоо өөр юу гэдгийг contemporary юутай болох уу тий сонгодог урлагийг за бас юугаар үз гоё мод амар гоё үзэсгэлэнтэй модыг ийм сонгодог урлагаар үзүүлдэг ч юм уу нэг тиймэрхүү яг гоё хооронд нь ингэж холбоод тэгвэл надад бас гоё санагдаж байна. Дараагийн үзүүлбэрт нь амжилт хүсье бүгдэнд нь. За атад ураад үгүй. Бүжигчд яг ингээд эмгтэй охтуудаагаа би нэг нэгээр ингээд танилцуулъя гэсэн үзэгчдэд ингээд нэг нэгээр нь танилцуулъя гэсэн бодолтой бас ийм төрлөөр ингэж бүжиглдэг ийм уран бүтээлж байгаа гэж одоо дараагийн үзүүлбэр дээрээ болохоор бид нар илүү их одоо тэр охтуудаагаа өшөө гоё тодтогч харуулъя гэж хоорондоо ярилцсан. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Ив Роше, Derma Botanical Beauty. Нөгөө багтаагаар нөхөрсөв dance back to dance. Нөхөрсөв багтын. Тэгээд тэр нь алгаа яа.